За би зүгээр асуулт гэхээс илүүтэй бас нэг зарчмын зүйлийг хэлмээр байгаа. Яг авилгалтай тэмцэх гэхээр ерөөсөө нэг байгууллагын л одоо асуудал юм шиг нэг байгууллагаас энэ авилгалын төсөөлийн индексийг одоо нэгж байгаа зүйлүүд бас их яригдах юм. Тэгэхээр энэ авилгалын төсөөлийн индекс муу байгаа гэдэг бол засгийн газар улсын хурал хэрхэн ажиллаа хийж байгаа вэ гэдэг л асуудал байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид өөрсдөөсөө энэ шаардах хэрэгтэй болоод байгаа. Тэгэхээр энэ авилгалын төсөөлийн индексийг бас урагшлуулахын тулд улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг, төрийн өмчт компани засаглалын асуудлыг, тендер худалдаа авалтын тухай хуулийг, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль зэргийн хуулиудыг батлах асуудал байж байгаа маа. Эдгээр хуулиудыг хийж бас энэ авилгалтай тэмцэх асуудал дээр нэлээд агцгарнаа. За дээрэс нь одоо сүүлийн 30-аад жил дээр бас нийгмийн суурь дэвтцүүд дээр ерөөсөө хөрөнгө оруулалт хийгээгүй. Жишээ нь цахилгаан станц гэхэд 40 жил хөрөнгө оруулалт хийгээгүй байгаа байхгүй 4-р цахилгаан станцаас хойш. Тэгэхээр энэ дид үтцийн хүртээмжгүй байдал чинь өөрөө энэ авилгалын суурь шалтгаан болж байгаа. Энэ хүртээмжгүй байдал дээр чинь дулаан цахилгаанд холбогдохын тулд одоо эрх мэдэлтний гэдэг юм үүдийг сахиж бас одоо гарыг нь хөндрүүлэх ийм зүйлүүд явдаг. Тэгэхээр энэ зүйлүүдийг шийдэхгүйгээр авилгалын төсөөлийн индексийг урагшлуулах, авилгалтай тэмцэх ажил дээр бас агц гарахад одоо том бэрхшээлтэй байгаамаа. Тэгэхээр энэ дээр бид нар бас анхаармаар байгаа. Тэгээ ер нь Transparency International байгууллагаас бол 180 орны одоо яг энэ улс орны энэ авилгалын төсөөлийн индексийг гаргадаг 13 шалгуур үзүүлэлтээр гаргадаг. За манай дээр бол энэ 13 шалгуур үзүүлэлтийн 8-ыг хэрэгэлдэг. Тэгээ энэ шалгуур үзүүлэлтээс одоо 8 шалгуур үзүүлэлтээс Дэлхийн банкны эрсдлийн үнэлгээг авч үздэг. За улс орнуудын эрсдлийн үнэлгээг үздэг. За эргээд Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн удирдах ажлын төсөөллийг үздэг. Хуульд дээдэх ёсны индексийг үздэг. Гэх зэрэг ийм 8 шалгуур үзүүлэлтийг авч үздэг. Тэгэхээр энэ 8 шалгуур үзүүлэлтийг авч үзчихийж энэ авилгалын төсөөлийн индексийг гаргад юм шүү гэдэг зүйлийг бас хэлмээр байгаа. Тэгэхээр энэ хууль хяналтын байгууллагын оролцоо ерөөсөө энэ төсөөлийн индексийг ерөөсөө 13% эзэлдэг. Бусад асуудлууд нь ерөөсөө макро эдийн засгийн асуудлууд байгаа, хууль эрх зүйн орчнууд байгаа, улс төрийн доктортой байдлын асуудлууд байгаа байхгүй юу? Тэгэхээр бидэд авилгалын төсөөлийн индексийг урагшлуулыг бол иргэдийн үндсэн эрх чөлөөг хэрхэн яаж хамгаалж байгаа юм бэ гэдэг асуудлаа сайд шийдэх ёстой. Улс төрийн доктортой байдал хүч эрхийллийг одоо шийдвэрлэж байгаа байдлаа бид нар анхаарах ёстой. Төрийн үйлчлэгийн үр нөлөө бүтээмжийн асуудлыг бидэд сайжруулах ёстой. За хууль дээдлэх ёсыг сайжруулж иж энэ авилгалын төсөөлийн индекс урагшилнаа. Түүнээс биш зөвхөн авилгалтай тэмцэх газраас бүх зүйлүүдийг нэхэд энэ зүйл урагшилдгүй гэдэг зүйлийг би бас ингээд энэ тушаамд хэлмээр байгаамаа. Тэгээ бидэд бас энэ сэтгэлгээний өвч гэсэн өөрчлөгдмөр байна. Үр хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ хүртэл хүний доор битээ ороороо гэдэг бол гэж л хэлээд байдаг. Яг эцсийн дүндээ хүн төвгүй одоо амьдрах арга ухааныг заадаг байх ёстой. За эргээд ийм зүйлийг хийвэл би чамд ийм зүйлийг өгнө, чихэр өгнө ч гэдэг юм үр хүүхдүүдэд хүмүүжүүлдэг. Тэрнээс биш ийм зүйлийг чи сайн хийсэн байна. Ийм зүйлийг дүрмийн дагуу хийсэн байна. Ийм зүйлийг чи бусдад тусалж хийсэн байна гэдэг зөвлөөр үр хүүхдүүдэд урамшуулж иж энэ сэтгэлгээний буюу буруу зүйлтэй эвлэрэхгүй байх хандлагат сууд юм аа. Тэгэхээр энэ хууль эрх зүйн орчин, энэ тал талын оролцоо, энэ хууль хяналтын байгууллагыг ажиллах бүрэн болцоо төсөв санхүүг нь бүрдүүлэх. За дээрэс нь энэ ерөөсөө л сэтгэлгээ энэ дид үтцийн хүртээмжийг сайжруулж иж бид энэ авилгалын төсөөлийн индексийг урагшуулна гэдэг зүйлийг би энэ ташрамд хэлмээр байна. Тэгээд Дашдава даргаыг бол зарчмын хувьд дэмжиж байна. Ажилтайгаа одоо танилцах гэдэг юм уу цаг алдах ямар шаардлага байхгүй. Тодорхой хийж байгаа ажлууд ч гэсэн үр дүн гарсан. Энэ өнгөрсөн цаг хугацаанд бас зөвхөн хэрэгэн шийдвэрлэх ажиллагааны явцад одоо ажиллахаасаа гадна авилгалтай тэмцэхийн үндэсний хөтөлбөрөөр батлуулж чадсан байгаа. ФАТВ-ийн жагсаалтаа За сайн зэрэг шүү хэллээ. Бүх чулууны